Яганагийн ээж Мэйдийг нэг өдөр Айжогийн үйлчлэгч болохоор шийджээ. Ингүүл илүү татансан гэж бодсон тэр. Мэйд Айжогоос хаашаа явмаар байна гэхэд Айжо өөрийн дуртай газар руугаа яв гэвэ. Даанч Мэйдэд дуртай газар байхгүй. Бусдын дуртай газар руу л явчих гаддаг. Ямар ч тач сүлд нь Айжол Сакура цэцгийн дэлбэг харъя гэд парк руу явдаг. Ер нь Мэйдэд өөрийн гэсэн дуртай зүйл сонирхол огтхон ч байдгүй за. Айжог нь Мэйдийн дуртай хоолыг идэхийг хүссэн. Даанч Мэйд Айжогийн дуртай хоолыг бэлдээд ирсэн байдаг. Хоолны дараа Айжо Мэйдтэй зүг 50 суухыг хүсвэ. Даанч Мэйд түүнээс тушаалаа өгнө гэд зүгээр ойлгохдоггүй. Айжо уг нь тэг инг гэж болохч Мэйдэд хайртай болохоор санагдаад байлаа. Тэгээд хэлэхгүй болтугай харин зүгээр л тэр мөчрийг аваад ир гэдэг. Гэхдээ гинт би ер нь эмэгтэй хүнтэй нохоо шиг харьцаад юу болж байна гэж боджээ. Мэйд харин надад илүү их тушаал өгөөч гэж шалгахастай. Айжо түүнээс чи яагаад ингэж их бусдад үйлчлэх гээд байгаа юм бэ гэсэн Мэйд надад үнц нь гэж байхгүй. Хайртай эзэдтэй тус болох нь л миний үнц нь гэдэг. Үүнийг сонссон Айжо тэгвэл одооноос надад битгий тусал гэдэг. Мэйд гайхсан ч заал гэлээ. Гэтэл Айжо түнд зүгээр сууж байгаа ч л тусалаад байна. Зогсож байгаа ч л тусалаад байна. Нүдэнд харагдаж байгаа ч тусалж гин гэж эхлэндээ. Мэйд түүний тушаалыг даахын тулд бүр гэртээ ярьлаа. Тэгсэн ч Айжо залгаж чи бодогдож тогтлуулад байна гэж хэлдэг. Ийхүү яхаа мэдхээ байсан Мэйд цочирдож бүр нүдэн нэндээ. Айжоч түнд чи амьдал байгаа цагт тушаалыг минь биелүүлэхгүй байсан ч надад туслах болно. Зүгээр оршиж явахтаа чи миний хувьд үнцэнтэй гэж хэлдэг. Ямар ч хэцүү амьдралтай байсан үн цэнгүй ам утга учиргүй амьдрал гэж байдаггүй билээ. Мэйд багтаа Яганагийн ээжээр авруулж байсан тэр үеэ дурсав. Тийхүү Айжо түнд сэтгэлээ илчилж надтай үерхээч гэж хэлэндээ. Мэйд баяртайгаар хүлээн авсан ч сурсан занг сураар бож болох ш ойлголоо гүйцэтгэе гэж хэлсэн юм. Айжогийн найз охид Мэйдийг баяртайгаар өгтөн авлаа. Гэхдээ нэгэнт Мэйд нэмэгдснийх Яганагийн ээжийн саналаар бүгд Мэйд хувцс сүнсэж амьд үлдэх тоглоом тоглохоор болдог. Усан буугаар нэгнээ буудаж оногдсон нь ялагдана. Шүүгч Айжо. Үнээс л Мэйд ямар мэрэгжлийн төгс үйлчлэгч болох нь анзаарагдана. Цүн дээрээ Мэйдэд оногдоход өгсөн боловч хавтгай цээжнийхээ ачаар аврагданаа. Харин ягаа өстэй амар зэв. Би л байсан бол сая оногдох байлаа гээл. Үүний дараа анхаарлан сарнсан цүн дээрээ өөдөс. Цүн дээрээ буудсандаа баярлж буй үдсийг Эя. Хоолны араас өсөрсөн улан шарыг Яганагийн ээж буудсан бол Яганагийн ээжийг Эя будгаар зэхнэ. Гэхдээ Мэйд эзнээ хамгаалдаг за. Мэйд хэтэрхий хүчтэй байсан болохоор Эя эхний ээлжинд сул дараачуудыг бас тахаар шийджээ. Тэр нь жижигнэ. Жижигнэ чаваас бүр сандарсан. Өөдөөс нь ирж буй Эяг хараад зогсоо зайгүй ээжтэйш буудаастай. Гэхдээ Эя жижигнэг яг буутхан даван дээр жижигнэгийн тэнсэн бууны усан дээрээс асгарч аль альныхан толгой нарваа гэж. Одоо Яганагийн ээж Мэйд гурваллээ. Гэтэл ягаа өст ээжигээ барьцаалж Мэйдэд өөрийгөө бууд гэдэг. Хамгийн хүчтэй дайснаа ингэж устгасныхаа дараа ээжигээ будах бодолтой байжээ. Харин Яганагийн ээж үйлчлэгчтэй саадуулдаг эзэнд эзэн байх хэрэг байхгүй гэд өөрийгөө бодчихно. Ийхүү Мэйд эзнийхээ өшөөг авч яган өстийг будаад өөрөө ялдаг. Гэсэн ч дараа нь эзнээ тэврээд өөрөө бас нарчдаг за. Ингээд бүгд ялагдлаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэж үү? Бүгд ялсан л гэсэн үг. Өдрийн төгсгөлд Айжо хайрт үйлчлэгч нараа бүгдийг нь нүсэж эцэст нь өөрөө ч нарсан юм да. Нэрээ Мэйдийг багтаа хэрцгий эцэг ихтэй хаягдаж ганцаараа ойд төрсөн байхад нь Яганагийн ээж аварч исэн байлээ. Тиймээс л Мэйд бүх насаа Яганагийн ээжэд зориулахар шийдсэн байдаг. Амийг мөнгөөр сэлж чадахч мөнгөөр ам авч чадахгүй. Мэйдийг аварсан нь Яганагийн ээжийн бахархал байсан юм. Гэхдээ Мэйд эзнээсээ та яагаад намайг аварсан гэхэд ойлгомжтой үсттэй. Хөөхөн байсан болохоор гэж авдээ. Хөөхөн биш байсан бол өхөлөх байсан юм аашийн. Гол нь тэрийг нь Мэйд сонсоод ямар агтсан магтаал вэ гэж хэлдэг. Ямар тач тэр өдөр адал явдалтай хөвгөлтэй өнгөрлөө.